За шинэ оны мэнд хүргэе эхлэхээ. За та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэхийн ялдамт 26 оны гариг эрхсүүдийг хөдөлгөөн тэдгэрийн нөлөөг одоо таны ордоор дайрах тэдгээр тосбрыг нь тайлбарлаад өгчээ. За эхлээ ордныхны тухайд бол 26 он өөрийгөө шинээр тодорхойлох, харилцаа холбоо болон нийгэмд эзлэх байр сууриа үндсээр нь өөрчлөх тийм хувьсгалт өөрчлөлтийн жил байх болно гэж байна. За магадгүй энэ үед бол оны туршид бол эрч хүч таны амьдралын гол сэдэв таны дуу хоолой дэлхийд илүү сонсогдох болно гэж бас хэлсэн байна. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр уран буюу Тэнгэрийн ван гараг. Энэ бол уран гэдэг бол аяга цахилгааныг илэрхийлдэг, гинтийн өөрчлөлтийг илэрхийлдэг, эрх чөлөөг илэрхийлдэг. За тэгээд энэ аяга цахилгаан шиг тийм гялс хийсэн маш тийм хурдтай гинтийн өөрчлөлтүүдийг илэрхийлдэг энэ гараг таны эхийн ордны 1-р гэрт орж ирж байгаа юм. Энэ бол 4 сараас орж ирэх юм. За тэгэхээр энэ бол хамгийн чухал нь таны амьдралын 1-р гэрт орж иж байгаа гэдэг бол бүр радикал өөрчлөлт болно гэсэн үг. Үндсээрээ бүх амьдралын чинь бүр язгуур суураараа өөрчлөлт болно гэсэн үг. За тэгэхээр энэ бол яаж өрнөх вэ гэхээр гадаад өөрчлөхөөс эхлээл амьдралын үзэл баримтлал, шинэ үзэл баримтлал танд бүрдэж гинт тийм өөрчлөлт орж ирнэ. Бусдыг юу гэж бодохоос эмээхгүйгээр тэр хүн юу гэх бол намайг бусад хүн юу гэх вэ гэж бодохгүйгээр та өөрийнхөө эрх чөлөөг бидэрсэн тийм жилүүдэд байх болно гэж хэлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлэх, таны өөрийгөө илэрхийлэх тэр хэлбэр. Таны гадаад онг төрх, бие махбод энэ бүх салбарт чинь өөрчлөлт орно гэж байна. За дараагийн маш чухал бас нэгэн гараг бол бархас бод гараг. За энэ бол таны 3 дугаар гэрт орж ирж байна. Харилцаа холбооны тэлэлт болж байна гэж байгаа юм. За бархас бод гараг гэдэг бол ер нь дандаа өргөжлөлт, тэлэлт, өөрчлөлт, шийдэлт, тийм өгөөмөр элбэг дэлбэг хангалуун байдал тэр бүхнийг юу гэдэг хамгийн өгөөмөр гараг гэж үздэг бархас бод гарагийг бол. За тэгэхээр 3 дугаар гэрт бол таны 3 дугаар гэрт бол 6 сараас эхэлж орж ирж байгаа юм байна. За энэ үеэс эхлээд 3 дугаар гэр гэдэг чинь бол таны харилцааны хүрээ өдөр тутмын харилцдаг хүмүүс, хөрш нийгэмд өдөр тутмын харилцдаг хүмүүс, ах дүүгийн харилцаа нэр бүхнийг илэрхийлдэг. За дээрээс нь бас аялал, бас сурах магадгүй хэмжээний сургаалт тэмдэг бас илэрхийлдэг л дээ. Тэгэхээр энэ бархас бод гарагийн нөлөөгөөр бол таны ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөн. Харилцаа холбоо бол асар хурдтай өсөж тэлнэ гэсэн байна. За магадгүй зарим нь бол подкаст бичдэг бол бичих илтгэлтэй байх. Харилцааны төслүүд бол тэнд маш амжилттай хэрэгжих юм үе юм байна. За дээрээс нь ах дүүтэйгээ хөрш зэрэгэлдээ амьдардаг хүмүүстэйгээ харилцаа сайжруулна. Богино хэмжээний аялал хийж сурч боловсрох юм боломжууд нэгднэ гэж байна. За мэдээж таны хөдөлгөөн, аялал, мэдээлэл солилцох чадвар тэр бол идэвхж нэлээд дээд зэрэгээр идэвхжнэ гэж ингэж ойлгож болох нэ. За дараагийн нөлөөлөх гараг бол Сатурн буюу Санчир гараг, Нептун буюу Далайван гараг. За энэ гаригууд бол 1 буюу 2 дугаар сар, 1 ба 2 дугаар сарууд байрлалаас болж байгаа. За Нептун гэдэг бол мөрөөдөл, зөн сон, тод харах жишээлбэл хаана хүрнэ гэж бодож байгаа, хаана хүрнэ гэж тэмүүлж байгаа, тэр мөрөөдөж байгаа, тэмүүлж байгаа тэр золио яг өөрөө нүдэнд дэлтэй гэж харах. Иймэрхүү нөхцөл байдлуудыг олгодог. Жишээлбэл зөн сон та энийг хийж чадна гэж бодож байгаа бол тэрийг яаж хийх юм гэдгийг ингээд нүдэндээ ингэж харж төсөөлөх чадвар. Ерөнхийдөө урлагийнхан, соёлынхан, салбарынхан бол энэ Нептун гарагийн нөлөөгөөр үнэхээр маш их бас тийм
хөгжиж дэвшиж урдлаг соёлын салбартууд их өөрчлөлт гардаг гэж үздэг. Гэтэл Сатурн гараг гэдэг бол хариуцлагыг сахилгахтай хязгаарлалтыг илэрхийлдэг. За энэ хоёр гараг нэгдэж байгаа чинь та мөрөөдөлтөд хүрэх гэж ямар нэгэн төлөвлөгөө одоо зорилго яг нэг тэмдэг ингээд гарч ирсэн төсөөлсөн зүйл байгаа бол тэрэндээ хүрэхийн төлөө та Сатурн гарагийн нөлөөгөөр тийм хариуцлагатай сахилга баттай яг журам хатуу хуваартай төлөвлөгөө өгшилж болно гэсэн. Тэгэхээр энэ хоёр гараг бол Сажир болоо Далайн гараг бол таны 11-р гэрт нэгдэж байгаа юм байна. Нэг болон 2-р сард шүү. Тэгэхээр энэ бол таны олон нийтийн харилцаа холбоо идэвхжин олон нийтийн бүлэг хүсэл сонирхол нэгтэй тэр бүлгүүдтэйгээ нэгдэх тэндээс өргөжих, тэлэх, өсөх, дээшлэх энэ боломжуудыг олж харах. За тэгээд нийгмийн хүрээлэл, нийгмийн харилцаа холбоогоо дахин цэгцлэх, бүтцийн хувьд одоо өөрчлөх, шинжлэх ийм шаардлага гарна гэж. За тэгэхээр энэ үед бол та хинд итгэж болох юм, хин чиний найз нөхөд юм бэ гэдгийг бол тодорхой болгох хэрэгтэй гэж байна л да. Тэгэхээр дурын бүлэгт татагдаж авах гэсэн үг ш. Танд хамгийн чухал танд одоо цаашид өсөж дэвжихэд чинь хэрэгтэй. Та тэнд их өөрийгөө олж харж чаддаг тийм бүлэгдэл илүү утга учиртайгаар зорилготойгоор тийм хүмүүстэй нэгдэх ийм л цаг үе гэж байна. Яг бол ийм хариуцлагатай, зорилготой энэ төр байдлыг бол Сатурн буюу Сажир гараг танд олгож байгаа. За нийгмийн хүрээлэлийг тэлэх, шинжлэх хүсэл бодол тэмүүлэл рүүгээ урагшлах, зөн сонго хурцдах хэвтрийг болвол Далайн гараг танд олгож аваа. За дараагийн нэг чухал орчлолт бол хэртэлтийн үед байдаг. Нар болон сарны хэртэлт. За нар болон сар бол жилдээ 2-3 удаа заримдаа 4 удаа ингэж хэртэлт өрнөдөг. За энэ жилийн хэртэлт нар хэртэлт 2 сарын 17-д 2 сарын 17-д нар хэртэлт 3 сарын 3-нд сар хэртэлт. За энэ таны эхний ордныхны 9 болон 4-р гэрүүдэд юу хийж байгаа болж байгаа юм хэртэлтийн. Тэгэхээр 9-р гэр гэдэг бол алсын аян, сурах, боловсрох, ихтгэл үнэмшил, за зарим нэгэн одоо талаар бол одоо бусдад үйлчлэх буйны ажил хийх гэсэн иймэрхүү утгыг илэрхийлдэг 9-р гэр. 4-р гэр гэдэг бол мэдээж таны өрийн чинь эцэг эхийн гэр орон, амьдрал суудаг гэр орон, аман гүйлгдэх хөрөнгө гэдгийг илэрхийлэх. За энэ салбаруудад шин төсөл эхлэх эсвэл одоо олон жилийн туршид сууж ирсэн хэрэгжүүлж ирсэн төслүүд юм уу ажлуудыг дуусгах. Хэртэлтийн үе гэдэг бол нэг шин цикл эхлээд тэрнийхээ үр дүнг үзэх, альсвал цоо шимээр эхлэх. Иймэрхүү үйл явдлыг ингээд нөлөөлдөг. За тэгэхээр өөр бас нэг зүйл бол таны карьер нэр хүнд болон харилцааны чинь салбарт нэгэн тийм өчлөг дусаа шинэ үе эхэлж байна гэсэн. Ажлын амжилттай батгах мэргэжлийн чинь ирчиг хавталгаа өөрчлөх гэх мэтээр. За дараагийнх нь гараг бол сугар гараг. Венус гэдэг. За Венус бол хайртуулал, хобби, одоо урлагийн соёл, гоо сайхан тэр бүхнийг илэрхийлдэг энэ гараг. За энэ гараг бухарх хөдөлгөөн болж байгаа. Энэ бол 10-аас 11 сар болох үе явдлыг хэлж байна. За энэ бол таны 10-11 сард болж байгаа ухрах хөдөлгөөд болж байгаа сугар гараг 5-аас 6 дугаар гэр үзэж чинь нөлөөл. Тэгэхээр 6 дугаар гэр гэдэг бол амьдрах ажлын чинь орчин, таны хамт олон бүтээлчүүл ажиллагаа альсвал өдөр тутам таны хийдэг ажил. Үүнийг илэрхийлдэг. 5 дугаар гэр бүтээлчүүл ажиллагаа хайр дурлалын харилцаа өөр бүгдийг илэрхийлдэг. Тэгэхээр сугар гараг ухрах хөдөлгөөнд орж байгаа учраас дээрх одоо өдөр тутмын хийдэг ажил бас дээрээс нэр үйлмэнд. За тэгээд дээрээс нь хайр дурлал, хобби бүтээлч төслүүдэд эргэж харах хэрэгтэй болно гэж. Жишээлбэл эргэж харна гэхээр өнгөрсөн онцлогуудад хийж исэн тэр ажил төсөл бүх зүйлүүд чинь дахин эргэж хянаж харах зүйл байвал тэрийг эргэж хараарай. Алдаа байвал тэрийг засаарай гэж байгаа юм. За ухрах хөдөлгөөнүүд гэдэг бол дандаа өнгөрсөн хийсэн үйлдэлүүдийг эргэж харах, засах, сайжруулах боломжийг олгож идэв.
За тэгээд 5 дугаар гэрт болж байгаа гэж байгаа учраас 5 дугаар гэр бол хайр дурлалыг илэрхийлдэг болохоор магадгүй бас өнгөрсөн үеийн дурлал хайр дурлалын харилцаа сэрэгдэг ч юм уу. За эсвэл өнгөрсөн хийж гүйцэтгэж байгаад ингээд хийлгүй ингээд урагшлахгүй хор мөрөгчдөг ч юм уу те. За цаг завгүй янз бүрийн байдлаас бас орчихсон бүтээлч төслүүд таны хобби тэр зүйлээ эргэж харах дахиж хөгжүүлэх урагшлуулах ийм боломж гарч ирж багтдаг. За дээрэс нь 5 дугаар гэр бас хайр дурлалаас гадна үр хөвгтөж илэрхийлдэг хөвгттэй холбоотой зарим нэг асуудлыг эргэж харах хөгжүүлэх сайжруулах ийм үе ирж байна гэж яадаг бол ретро үе учраас ухрах хөдөлгөөн байгаа гэдэг бол ийм учиртай байдаг. За сүүлчийнх нь бол ангараг гарагийн нөлөө, Марс гараг гэж хэлдэг ангараг гараг. За ангараг гарагийн нөлөө бол оны сүүлчээр 12 дугаар сар болох үйл явдлыг хэлж байгаа. Ангараг гарагийн үед бас дахиад ухрах хөдөлгөөнд орж байгаа. Тэгэхээр 3 дугаар гэрт таны 3 дугаар гэрт үйлчилж байна. За ухрах хөдөлгөөн 3 болон 4 дугаар гэрт дамжиж нөлөөлнө. Тэгэхээр 3 дугаар оны төгсгөлөөр бол ангараг гарагийн нөлөөгөөр 3 дугаар гэр харилцаа холбооны салбар тэгээд 4 дугаар гэр бүлийн хүрээний томоохон одоо өөрчлөлт хөдөлгөөн гарч тэн дээр бас нэгэн эрч хүчийг цагийг зарцуулах хэрэгтэй болно гэж байгаа. За ангараг гараг гэдэг бол нэг тийм дайчин шогоо маш идэвхтэй юм үйлдэлийг хийх одоо өөр ирэхгүй одоо ингээд тийм нөхцөл байдал руу түлхдэг ийм эрч хүч санаачлаг гэр гартаа авах гэх мэтээр иймэрхүү зүйлийг илэрхийлдэг л дээ. Гэхдээ энд бол бас ухрах хөдөлгөөнд ороод байгаа учраас тэр зүйлүүдэд бас хэтэрхий одоо импульсив гэж хэлдэг шүү дээ. Ингэж чадхаас илүү бас эрч хүчээ жоохон нөөсөн байдалтай харилцаа холбоонд одоо жишээл жоохон саад ч юм уу жоохон үйл ойлголцол энэ гарах юм бол тэр нэг бас шууд юм гал бэл шиг ингэж хурцаар шийдэхээс илүү бас ухаалаг хандах эрч хүчтэй одоо байдал чинь танд жоохон юм дэврүүн юм үйлдэл хийлгэж гэдэг бас бодож бодолтой хандах хэрэгийг сануулах байх гэж байна. За тэгээ ер нь бол оны төгсгөлд бол та ер нь нэлээд завгүй байна гэж байна. Гэр бүлийнхаа хүрээнд нэлээд тийм өөрчлөлтүүд хийн гэж байна. Харилцаа холбоо, нийгмийн харилцаа холбоо, ах トゥ угийн харилцаа холбоо, тэ оршуудыг гэх мэт нэрийн харилцаанд бол нэлээд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй болно гэсэн байна. За ер нь дүгнэлт хэлэхэд бол 26 оны хувьд он бол эхнүүдийн хувьд бол өөрийн дуу хоолойгоо олох. Өөрийнхөө амьдрал, өөрийнхөө одоо чи хэн болгож нийгэмд харагдав тэр салбартаа бол маш том тийм өөрчлөлт хийх харилцаа холбооны салбарт бол бүр хүчтэй тийм тесрэлт хийх эрч хүчтэй жил байх болно гэж ингэж бодож байна. За энэ хүрээд ихний ордныхны ерөнхий төлөв байдлыг өндөрлөе. За 25 оны туршид хамт байсан та бүхэнд баярлалаа. 26 ондоо бас хамт байгаарай. Бусдаа хуваалцаарай. Лайк, шеэр, сабскрайб хийгээрэй. За дараа уулзъя. Баярлалаа.